Эрүүл амьдрал цаана нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шинэхэн дугаараа хүргэх гэж байна. За бидний өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор эмч Пүрвж урагд оролцож байна. Орой мэдрэг танд. Танд шигсэн үзэгчдийн орой мэдрэг хүргье. За бидний өнөөдөр ярилцах сэдэв илгэний өрөвсөл. За илгэний өрөвсөл одоо юунаас олж үүсдэг, ямар одоо асуудал шалтгаан хүслийн одоо илгэн дээр үүсдэг вэ гэдгийг үзэгч тайлбарлаж өгөөч тийм. За тэгэхээр сая урьдчилан сэргийлэх үзэлгээр одоо урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг одоо дэлгэрүүлэг гэсэн журмаар одоо явлаа шүү дээ тий. Тэгэхээр дэлгэрүүлгийн одоо явцад бол 40 гаруй одоо нэмэлтээр илэрсэн байна. 40% нэмэлтээр илэрсэн. Тэгээд илэрсэн энэ хувьд одоо хүн аманд маань 1-2 дугаар зэргүүдтэй илэрсэн тохиолдол маш их байсан учраас тухайн хүн маань одоо эмчилгээнд яваад идэрэх шат руу орчиж байгаа байхгүй юу. Тэгээд манайтай тий. Тэгэхээр маш хацтай. Тэгэхээр бид нар яаж нэг гэхээр урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм бэ? Одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй юм байна. Эрт эмчлэх хэрэгтэй юм байна. Ингээм бол та өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой гэсэн. За илгэний өрөвсөл гэдэг маань маш том сэдв. Илгэн дотор явагдаж байгаа бүх төрлийн шалтгааны улмаас үүсгэгдэж байгаа одоо шалтгааны улмаас үүсгэгдэж байгаа өвчлөлүүдийг маань нийтэд нь ерөнхийдөө бол илгэний өрөвсөл гэж нэрлэж байгаа. За дийлэнх шалтгаануудад нь юу болдог вэ гэхээр вирус үж идэг. Эхний юу нь бол маш том шалтгаан нь бол монголчуудын дунд вирус үж идэг. За ингээд вирус маань ерөнхийдөө бол хүмүүс юм мэддэг л те БТ, ДЦ, ЦТ гэж яваад идэг те. Ц нэмээд ЕТ болчлоо гэж энэ ингээ яваад байдаг. Тэгэхээр энэ үрвслийн дийлэнх шалтгаан нь бол вирус бол маш өндөр хувийг эзэлдэг байна. За хоёр дахь том шалтгаан нь юу гэхээр өөхлөлт. За өөхлөлт гэдэг бол одоо бидний уг нь бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хоол хүнсээ зохицуулах тий хөдөлгөөн хийх зэрэгээр энэ өөхлөлтөөс тойрч гарах боломжтой байж идэг. Тэгэхээр энэ бол хоёр дахь том шалтгаан болоо ороод ирдэг. За өөхлөлтийг бол бид нар дотор нь архины болон архины бус гэж ангилдаг. За илгэний өрөвслийн дараах томоохон шалтгаан юу вэ гэхээр за холт зуршил тий ажлын байрны онцлогуд. За хоёр дахь шалтгаан бол одоо бид нар юу болж байна вэ гэхээр агаар амх хүртэл. Агаар амх хүртэл чинь бас илгэн дээр хүртэл нөлөөлөө өчөж байна уу тий? Яг бол одоо нөгөө хортой химийн нийтлүүдээр амьсгалж байгаа учраас ялчгүй одоо дамжиж хөрлөгдөж байна. За хавдар судлалын үндэсний төвийн захирал Эрдэнэхүү багш маань нэгсэн мэхээр сүүлд одоо энэ онцлогдож байгаа хавдруудын одоо шалтгаанд одоо агаарын бохирдлын шалтгаан мутацид орсон одоо ийм үрвслүүд их байна гэдэг яриад байгаа тийм. Тэгэхээр бид нар бол энийг нэг өндөр хувь орохгүй ч гэсэн энд бол ингээ анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар бол ингээд нас биед хүрсэн хүмүүс тийм. Тэгсэн хинээс нэг одоо энэ суур өвчлөл дээр нэмээд агаарын бохирдол орж ирээд өвчлөл үүсгээд байгаа байхгүй. Тэгтэл яг энэ бохирдлоор хар багаас амьсгалж байгаа хүүхдүүдийн хувьд бол энэ өөрөө анхаарах ёстой шалтгааны нэг болчиход байгаа юм. За энэ дээр ингээд нэмээд ерөнхийдөө бол энэ хідэн шалтгаан байгаа ш дараад нь бол эмийн шалтгаан тэнтргээд явна. Ер нь бол илэг маань одоо бидний амьсгалж байгаа, арьсанд хүрж байгаа тий тэр бүх зүйлүүдийг одоо цэвэрлж идэг. Тэр ялангуяа бүр стрессийн шалтгаанч гэж байж идэг. Тэгэхээр их стресстэй гэдэг энэ их зовлон тулсан энэ ингээд илхэн өвдчихдээ илхэн одоо илхэн дээр гараа тавиад унтах юм бол хар дардаг ч гэдэг юм. Хүмүүс аюух ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр их зовлон тулсан тэгээд илхэн өвдчих гэдэг юм хүмүүс настай хүмүүс их ярьдаг. Тэгэхээр бол тэр бол юу байх нь оргуу хоосон бол биш. Тэгэхээр тэр бие махбодыг их хэмжээний стресс явж байгаа тэр зүйлүүдээс маань чөлөөт радикал гэдэг зүйл үсээд тэрийг одоо саармжуулдаг зүйл нь илхэн дээр явагдах буюу антиоксидантыг илэг хэмжээгээр ялгаруулж идэг. Тэгэхээр их хэд одоо маш хэмжээний стресс, ажлын ачаалал одоо тэр зэрэг нь ч гэсэн илгэний өвчлөл үүсгэх хүндрэх шалтгаанд нөлөөлж идэг байх нь. Тэр бол мэдээж нөлөөлөх хүчин зүйл гэдэг. Тэгэхээр нөлөөлөх хүчин зүйл гэж байгаа. За тэр дотор бол эхлээд харгалал чихрийн хит хэрэглээ тий. Тэгээ энэ хоёр маань нийлээд ирэхээр эцэстээ ерөнхийдөө бол чихрийн шижин хоёрдугаар хэлбэрийг үүсгэж явцдаг. За тэгээ чихрийн шижин маань буцаагаад илгэний үрвслийг үүсгэж байх нь. За энэ дээр бол яг нөгөө хоолтын буруу дэглэм. Хоолны буруу. За манай энд одоо онцолж ярих маш олон төрлөө зүйлүүд байгаа. Гэхдээ би одоо яг тодорхойлоод ярихад бол нөгөө өлөн байдал. Өглөө өлөн л гараад байх юм бол та энэ бүх өвчин зүйлийг дэврэгэх нь байна. Та нөгөө нөхөр чи одоо хор цуршилтай газар яаж хор цуршилтай байлаа те арх хэтрүүлж хийгээд байдаг. Тэгээ дээрээс нөгөө хоолны буруу хэрэглээтэй байх юм бол илгэний өрөвсөлж
Өглөө өвлөн гардаг хүн Монголд ер нь амар олон байгаа. Айгүй олон байгаа. Одоо би бүр албаар бүр амар гэж хэлчихээ тий. Маш олон байгаа. Тэгээ дээрэс нь яг энэ хорц зуршил дээр ярих юм бол нөгөө өглөө босонгуудаа тамхи татдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ бол илгийг бол зүгээр л юу нахаа унтнаа л оруулж байгаа гэсэн үг юм тий. За тэгэхээр энэ өлөн гэ тэнгуут одоо энэ сэдвийг дотроо нэг жоохон дэлгэрүүл ярьчих. Юу гэхээр хүмүүс ингэдэг өө би өглөөдөө ерөнхийдөө нэг талах боо иж гарчдаг штэ гэж хэлдэг байхгүй. Нэг сүм талах нэг шиг боо иж штэ гэдэг хэлдэг. Тэгтэл яадаг вэ гэхээр элэг яагаад өлөн гарахад дургүй байдаг вэ гэхээр бие махбод чинь тэр боо тэр зүйлийг идээд ачаалал авдаг байхгүй. Хамгийн гол нь зүс ялгарх хэрэгтэй. Тэгэхээр зүс ялгаруулах зүйлийг идэж уух хэрэгтэй байна. Тэгэхээр зүс юунд ялгардаг вэ гэхээр туслаг зүйл. За тэгэхээр тухайн хүн маань би нэг өндөө идсэн шүү дээ. Өндөө идсэн шүү дээ. Өө би нэг өглөө зүтгийдөө далах идсэн шүү дээ. Гэх юм бол энэ бол зөв. Энэ бол зөв. Тэрнээс үүштэй борц морц гэдэг ер нь бол тэр бол боломж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн ер нь бол уургигч бай одоо зүсийг маш сайн хамгийн түрүүнд ялгаруулдаг зүйл юу вэ гэхээр бидний гарын хэрэглэн дотор байдаг бол зүйл өндөг байгаад байдаг. За тэгээд зүсгийн мөцгийн одоо тэр нэг юмнууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг бол ингэж хэрэглээд гарчих юм бол яг зөв одоо хол болох нь байна. За тэгээд энд одоо юу вэ гэхээр хит их идэх. Хит нэг доор хит их хэмжээтэй идэх. Би өдөр ийм хүмүүс идэг. Би өдөрт нэг л удаа хоолтой тэгтэл маш сайн идчихдэг. Тэр болдог. Энэ бол маш бүр болох тахна шүү дээ. Та хоолоо 2 хуваачаад нэг удаа талын нэ чинь нөгөө оройхон тийч нэг 2 цагийн дараа талын идэх юм бол энэ бол маш зөв хоолны тэглэм баггүй. За тэгээд хит их өлсөх. Амар өсөжсэн сүулдэ амар өсөсөн сүулдэ болчлоо бүр мартчихлаа гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Нөгөө хит их өлсөд ахаар яадаг вэ гэхээр тий хит их өлсөд ахаар яадаг вэ гэхээр элэг юу бие махбод чи энийг нөхөр юм идэхгүй юм байна л да. За байли цахын өөхөгийг задлаач. Нөгөөдөө өөхөө задлж эхэлдэг. Тэнгүүд яадаг вэ цуснд хит хэмжээний өөх тос ороод ирэхээр яадаг гэхээр энэ элэгний өөхлөл гэдэг зүйлийг бий болгочдөг байна шүү дээ. Тэгэхээр дан ганцхан арх уугаал байгаад идэх хүмүүс бол элэгний өөхлөл гэхээсээ гадна хит их үлсэд хит их нэг дор идээд тэгээд өглөө өлөн гараад идэг бол та элэгний өөхлөлттэй болох тийм нөлөөлөх хүчин зүйлч болж өгөх юм байна. За ингээд ерөнхийдөө бол юм. За энэ дээр ингээд хамгийн том ер нь бол маш бараг бие даасан гэж шинжлэх ухаан үзэх гээд байгаа шалтгааны нэг юу вэ гэхээр стресс. Манайх ингэ стресс ингэдэг очиод улмаатай очиод хилдчихгээл стресс гэж бодоод байгаа байхгүй юу? Би улмаатай очиод хилдсэн стресс. Хилдчихэл юм бол стресс гэж боддог. Өнөөдөр гарлаа замын төгжрөлт орлоо. Стресс. Гадаа гараа daарлаа. Тэнгүү daarангууд яадгүй бие махбод чинь хэмжээтэйгээр булчингээ дулаацуулах үйл ажиллагаа явуулна тий. Үйл ажиллагаа явуулна. Тэнгүүд стресс. Яагаад гэвэл хүчил төрөгч ихээр ашиглах момент бүр маань бидний бие махбодод стресс болдгоо. Яагаад гэхээр энэ хүчил төрөгчийг ашиглаад бидний бие махбод энерги гаргадаг, митохондрийн энерги гаргадаг. Тэнгүүтээ юу вэ гэхээр O2 хасах гэж зүйлийг үйлдвэрлэдэг. Ашиглалаа үнс нь энэ нэ. Нөгөө маш их хэмжээний үнс ялгараад ангууд яадаг гэхээр бие махбод чинь тэрийг цэвэрлэх гээл идэг шүү дээ. Тэ? Тэгээ цэвэрлэх гээд ангууд энэ юм чин стресс. Тэгээд энэ хасах болсон нөхөр чи яадаг вэ гэхээр очиод эсийн гол зүйл болох ДНХ гэмтээгээд эсийн мембраны гэмтээгээд тэгээд бие махбод буцаад одоо тэр одоо бие дотороо эс чин өөрийнхөө ингээд дотороо генетикийн хүчин зүйлийг гэмтээчээр яах юм. Эсвэл гадна талаа ингээд гэмтээчээр яах вэ гэхээр дахиж нөхөн үрчих гэж одоо нөхөн төлчих гэж явах явцдаа мутацид ороод хавдар үүсэх магадлал их байд юм байна гэдэг оншилжсэн байхгүй юу? Шинжлэх ухаан гаргаж ирсэн. Тэгэхээр энэ стресс гэж зүйл чинь элгийг их хэмжээтэйгээр бас гэмтэрдэг байна. За ерөнхийдөө бол элэгний үргэлжил үүсэж байгааг маш товчхон ярих юм бол ийм мэдээж цаашаа дэлгэрүүлээд ярих юм бол маш олон төрлийн маш олон нарийн юмруу задраачих байх тийм дотгошоогоо ороод бас задарчдаг байх нь байна. За тэгэхээр бид нар элэгний үргэлжлэлийг ерөнхийдөө бол яаж онцлох вэ тийм онцлогооны хувьд бол ерөнхийдөө бол 2 салгаж ойлгох их зүгээр. Хүн одоо ингээл өөрийнхөө лабораторийн шинжилгээнд найдаад ингэж болно, өрсөн зэрэглэг үзлэгт орж болно. Гэхдээ нэн түрүүнд та өөрийгөө чагнах нь маш чухал байхгүй юу? Эцээст тэр өвдөж зовлоо гэхэд хин өвдөх юм те. Тухайн хүн өөрөө л өвдөн. Тэгэхээр өөрийгөө чагнах нь амар чухал. За жишээлбэл би бол одоо миний ажлын байр жоохон хортой байна. Тэ эсвэл би элэгний суур өрөвсөлтэй. Би БЦТ. Энд дэр гэх юм бол тухайн хүн өөрийгөө одоо
юу яах хэрэгтэй, үзүүлэх хэрэгтэй гэдэг нь маш тогтмол хугацаанд тийм. За оншилгоог ерөнхийдөө болвол за ерөнхийдөө би яг илгэний ямар ч үргэлжлэхгүй. Гэхдээ би өөрийгөө үзүүлмээр байна гэж байгаа бол юу яаж болно? Лабораторийн шинжилгээнд дээр биохимийн шинжилгээ өгөөд илгэний үйл ажиллагаагаа тодорхойлуулж болно. За энд нь бол алаа тасаад гэдэг зүйлүүдийг ингээд лабораториос тодорхойлж өгдөг. За шүлтэг фосфатаз энэ төр бол тодорхойлж болно. За алаа тасаатын гол онцлог нь юу вэ гэхээр яг илгэний эс дотор байдаг тодорхой энзим. Энэ илгэний эс задраад энэ доторх юм нь захын цуснд илрээд эхлэх юм бол илэг одоо илгэний эсүүд чинь задраад байна гэдгийг оншилж болдог. Юм шалтгаан тодорхойгүй алаа тасаад өндөр хүмүүс ч байж идэг. Тэгэхээр тэд нар болвол ерөөхдөө болвол тэрийг мэдэх хэрэгтэй. Ямар ч зөвөр байхгүй хэрэгнээсээ асаа талаад нь өсөж явж байгаа тэдний өрөвсөл явагдчихдаг хүмүүс байждаг байхгүй. За тэгэхээр биохимийн шинжилгээ өгөх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол эхо онцлогоо гэж болно. Тэ хэвлийн эхо. За эхогоор юу харагддаг вэ гэхээр ерөнхийдөө бол таны илэг үрвсэд байна үгүй байх гэдэг нарийн юм бол харагдахгүй. Гэхдээ ерөнхийдөө бол за таны илэг өөх байна уу? Өөхлөлттэй байна уу? За гэхдээ өөхлөлтийн яг ихэнх шат мат бол нэг зүртэ харагдахгүй. За нэг 20-с дээд хувь нь одоо өөхлөд эхлэх юм бол жоохон цоохон цоохортсон байна гэж хэлээд ерөнхийдөө бол өөхлөлтийг онцлох боломжтой. За үрвслийг яадаг вэ гэхээр үрвсэл бол нэлийн одоо гараа ингээд цогцдог штэ тий. Тэгэхээр хавддаг тий. Тэрнтэй адилхан илгэн дотор үрвсэл явагдахаар ч гэсэн илэг хэмжээгээр томордог байхгүй юу? Зөв. Тэгээ хэмжээгээр ерөнхийдөө том байна гэж хэлж өгнө. За энэ бол үрвсэл явагдчих болно. За эхо ойлт ерөнхийдөө бол их байна. Үрвсэл явагдаж байгаа юм биш үсттэй. За цаашаа яваад ингээд үзүүлээрээ тэргээд болно. Тэ иймэрхүү шинжилгээнүүдийг бол хийж болно. За мэдээж вирустэй бол вирус тоолуулах шинжилгээ тэ итэх вэ нүггүй юу гэдгийг үзүүлсэн дээ. Гэхдээ ерөнхийдөө бол вирусыг бол үзүүлсэн дээ. Энэ бол нэг тийм бол юу биш. Нарийн одоо үзүүлэх шаардлагагүй вирусгүй бол зүгээр өрхийн эмнэлэгтэр очингууд таны өндөрний тестийг аваад тестрээр үзэж өгчдөг. Энийг бол ингээд хийлгэцэн дээр байждаг шүү. За тэгээд одоо харин архаг үрвсэлтэй байх юм бол БЦ вирустэй байх юм бол яадаг гэхээр биохимийн шинжилгээ хийх 3 сар тутам. Эхог 6 сар тутам өгөөч гэж зөвлөв. Ер нь бол ингээд очиод өгч гэнэ. За харин шинж тэмдгийн хувьд илгэний өвчлөлийн шинж тэмдгийн хувьд юу болдог вэ гэхээр их хэцүү. Ер нь бол ерөнхий биеийн шинж тэмдэг гарах тохиолдол их байдаг байхгүй юу? Ерөнхий бие. За тийм хүн ханиад хүрсэн ч ядарч үлдчихэдэг. Ямар ч өвчин туссан ядарч үлддэг. Тэгэхээр яг энийг илгэнийх гэж хэлэхэд бас хэцүү. Гэтэ илгэний маш тодорхой зүйл бол ядарч үлдэх. Ядарч үлдэх. За ялангуяа яагачгүй байхад л баг ядраад ингээд сүлдээд байгаа тохиолдолд энийг гэж бас таамаглаж бас болох. Ялангуяа үдээс хойш. Ядардаг. Үдээс хойш маш хэмждэг ядардаг. Хоол идсний дараагаас хүн чинь ингээд нэг сэрэгдэг штэ тий. Сэрэгдэггүй улам ядраад идэг. Тэгэхээр тэр хоол хүнсийг чи илэг шингээхэд бол ачаал хийж эхэлдэг учраас хоол идснээс нэг цагийн дараа юу жирийн хүн бол сэргээд ингээд ирч хүчээр явцдаг бол илгэний өвчтөй хүмүүс улам ядраад идэг. Тийм гэж идэг. За хоёрдугаарт нь бол яадаг вэ гэхээр тухайн хүн маань хоолны туршил буурна гэдэг юм байдаг. Хоолны туршил. За энэ бол бас жоохон ерөнхийдөө бол илгэрүүгээ нэлээд дөхсөн шинж тэмдэг гэж үздэг. Хоолны туршил буурах, гидс цанхаах энэ гэсэн зүйл. Яаж нэг гэхээр тэр цусан дотор байгаа тэр хоол хүнсийг бэлгчийн ингээд цэвэрлээд цааш нь одоо булчин давьчихад тархин давьчаад шинэ эс үйлдвэрлэхэд ингээд өгөхгүй болохоор яадаг гэхээр цуснд эргэлдээд байдаг. Тэнгүүд нөгөө цуснд эргэлдээд ангууд яадаг гэхээр тархичин энэ нөхөр чин одоо хоол идэх болоогүй мэн ийм хэмжээний бие махбодод одоо зарцуулах зүйл байгаа учраас гээд хоолны өсөлтийн төв маань ажилтдаггүй. Тэгээд эрэнгүүт яах вэ гэхээр хоолны туршил буураад гидс ингээд цанхаадаг. За энэ бол жоо хоёртой. Гэтэ энэ гидс цанхаахнаас цусны шинж тэмдэгээ их хэцүү. Илгэний шинж тэмдэг маш бүдэг байдаг байхгүй. За турах. Шалтгаангүй турах. Гэхүү. За ерөнхийдөө болвол ингээл хоолны туршил буураад гидс цанхаагаал яваанда ядар сүлдээр тураад идэг. Тэгээ харлаад идэг.
их харалдаг шүү дээ. Илгэний өвчтөй хүмүүсийн бол их харалдаг. За ингээд бүр сүүлийн шатандаа ороод ирвэл за тэр нүд мүд шарлаад юу одоо шарлцсан байгаа гэдэг шүү дээ. Ам хэлнээс цус шүүрээд энэ тэр болоод ирдэг. За тэгээд нөгөө архив өвчин буюу сорин морвч ингээд идэхээ болоод жоохон ингээд шархавчангуу тэрний идэрхээ болоод энэ төргээд зөөрөд бол гараад эхэлдэг те. Гэхдээ бол эхэнд бол нэг иймэрхүү л зөөрөд гардаг. За яг жоохон үргэлжил ихтэй байгаад ах юм бол баруун хавирганы нуман доогуур хөндөрлөж өвддөг. Ер нь бол илэгчин бол их биеийн баруун талд өрцөнд наалдаж байрладаг 1500 грамм жинтэй эрхтэн шүү дээ. 1500 грамм гэдэг бол одоо цулаг бие махбод дотор байгаа нийт эрхтнийг бодох юм бол нэлээд одоо жин ихтэй эрхтэн баггүй. Тэгэхээр жоохон үргэлжил яваад ингээд хэмжээгээр томроод ирэхэд ингээд баруун хавирган доогуур унжирч байгаа хөндөрж өвдөж байгаа мэдрэмжүүд бол төрдөг. Ялангуяа илгэний жоохон үргэлжлэлтэй хүмүүс зүүн тишээ хараад унтахаар амьсгал хүндрээд байгаа юм шиг санагдаад байна гэдэг байхгүй. За тэгээд ер нь бол бас нэг жоохон онцлог шинж нь яадаг вэ гэхээр их зүүдэлдэг. Бас их зүүдэлдэг гэж ер нь бол хүмүүс хэлдэг. Гэтэ яг энэ уламжлалтынхан гэж яриад байдгаас биш Европынхан бол их амар тэгж ярьдаг л те. Уламжлалтынхан болохоор ер нь илгэний өвчтөй хүмүүс их зүүдлээд байдаг. Яагаад тэгэхээр тэр нөгөө бие махбод чинь амарч чадахгүй хэмжээтэй тэр илэгчийн ингээд хорт бодис байгаад байхад тарих амарч өгөхгүй их зүүдлээд байдаг. За тэгээ мартас санамхаа олох малах гэдэг энэ энцефалитикийн шинжүүд бол нэлээд хожуу илэрдэг. Байх нь. За ерөнхийдөө ийм шинж тэмдэг гараад ах юм бол энэ шинжилгээнүүдийг хийгээд үз. Тэгээд та хэрвээ архив өвчтөй бол ингээд тогтмол үзүүлээрэ гэж бол зөвлөмөр байна. Ер нь бол ямар ч одоо тохиолдолд те ер нь багадаа 6 сар жилдээ нэг удаа 2 жилдээ нэг удаа эрт илрүүлэг гэж юмд заавал орох ёстой юм шиг байгаа юм тий. За тэгэхээр ерөнхийдөө бол манай монголчууд ер нь бол тийм ажигч биш хүмүүс. Ер нь бол миний таадад ийм зөөр гараад ирээд тахад ингээд ажигладаггүй. Тэгэхээр үгүй яах вэ тийм хаяадаа л нэг бол бас гүжирмэг байж магадгүй тий. Эсвэл гүргэр юм уу шээ. Тэгэхээр ер нь бол урьдчилан сэргийлэх үзлэгтээ орсон тийм. Урьдчилан сэргийлэх үзлэгтээ орохгүй шалтгаануудыг ингээд чагсаагаад үтсэн ч юу гэсэн чи хотод нэг дуран хийдгээр огж бүлжээд муухай санаатай тортгон маяны. Үгүй тэгэж болохгүй. За өөртөө л хүн хайртай байх хэрэгтэй тийм. Ер нь бол хүн өвчин туслаа гэхэд өөрөө зовдоггүй. Ер нь бол гэр бүлийнхэн ойр хавийнхан зовдөг маш их санхүүгийн дарамттай учиртай. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг бол гэр бүлээ хайрлаж байгаагийн хамгийн том жишээ. Тийм. Тийм. За тэгэхээр үзэгчдээ бас энэ хугацаанд та бүхэн ямар нэгэн биеийн одоо зовөр байгаа бол өгөөд байгаа бол энэ нь бас магадгүй урт хугацаанд үргэлжилж байгаа бол заавал өөрийгөө бас одоо мэрэгжлийн эмчэд үзүүлээд анхан шатны энэ одоо онцлох энэ одоо шинжилгээнүүдийг өгөөд ингээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдаа явах нь бол таны одоо ирээдүйг амьдралын чанарыг бол илүү одоо сайжруулж байгаа явдал шүү гэдгийг бас нэвтрүүлгээрээ дамжуулж бас хэлмээр байна. За илгэний өрөвслийн эмчилгээ. За эмчилгээ бол их юу л дээ жоохон том байгаа. Тоймлж ирнэ хойлоо. Тэгэхээр вирусын эсрэг эмчилгээ бол вирусын эсрэг эмчилгээгээ л хийх ёстой. За вирус гэдэг. За хүмүүс ингэдэг байхгүй юу? За ер нь их муухайч л дээ. Гэхдээ яг би одоо ингээд гэрт ингээд хулган явж чинь тий. Тэгэхээр хулганаа хорццаад алчшуулна. Тэ алчшуулна. Гэхдээ тэр хулган чин одоо тэр гурил будааг цоолол идээл уугаалтай энэ тэнд очиж баач хийгээд энэ тентгийн тавилгыг цоолцсон байнгут хулганаа алцсан болсон. Гээ суухгүй шүү хүн тий. Тэр чин цэвэрлэх хэрэгтэй. Янзлах хэрэгтэй тий. Тэр эвдэрсэн савс юу одоо тэр уутыг нөхөж тэр юм янзлах хэрэгтэй тий. Яг тэрнтэй адилхан яадаг гэхээр вирусын эсрэг эмчилгээний хажуугаар илэг нөхөн сэргийг эмчилгээ гэж заавал авах хэрэгтэй. Илэг нөхөн сэргийг. Тэгээ хүмүүс яадаг вэ гэхээр энд ч гэсэн жоохон төвхтөлтөө вирусын эсрэг эмчилгээг аваад зөвхөн эмчилгээнүүдээ аваа яваад идэг. Тэгээ яг вирусын эсрэг эмчилгээ бол вирусын эсрэг маркеруудыг дэмждэг учраас илэгний үйл ажиллагаа ч гэсэн одоо мэдээж алсаа талаатууд буурдаг. Тэр мэдээлэлтэй. Яагаад гэхээр тэр вирус чинь дахиж ингээд эсүүдийг цоолоод тахгүй юм чаа. Үүсгэгчийг нь багасчаад алсаа талаатын хэмжээ ерөнхийдөө бол багасж ирээд буурдаг л та. Гэхдээ яадаг вэ гэхээр энээсээ гадна нөхөн сэргийг хэмжлэгээ байх болохоор тавшингуй явцаад хатварл үүсэх механизм бий болчихдог. Тэгэхээр энэ нь бол нөхөн сэргийн хэмжлэгээ гэдгийг нь бол хаягдуулахгүй байвал их зүгээр. За ерөнхийдөө бол вирустай байх юм бол тухайн вирус чинь
ялангуяа одоо та бүр устгаж алга болгоогүй болвол тэр идэвхтэй хэмжээнд тоологдохгүй ч гэсэн илгэний үргэлжлэлийг аажуудаа явуулж л идэг. За тийм учраас илэг хамгаалах буюу илгэнийг нөхөн сэрхийг, илгэний үйл ажиллагааг дэмжих хэмжлэгийг байнгын тогтмол жилд ялангуяа 3 сараар 2 удаа энэ хийх хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор юу гэдэг вэ гэхээр за илгэний өөхлөлтийн эмчилгээ. За өөхлөлтийн эмчилгээнд дээр болвол юу орж ирдэг вэ? Тэр нөлөөлөх хүчин зүйлийг бууруулах гэдэг маань хамгийн чухал. Турах хэрэгтэй байх нь. Архи явуулах хэрэгтэй байх нь. Тий, чихрийн хэрэглээтэй эрүүл зөв дадал хвшлийг бууруулах хэрэгтэй. Эрүүл зөв дадал гэдэг имийг бие махбод дотор суулгах хэрэгтэй байх нь. За хоёрт нь болохоор мэдээж илгийг нөхөн сэргийг эмчилгээг болвол хийх хэрэгтэй. Илгэний эсийг хамгаалах нөхөн сэргийг эмчилгээг болвол заавал хийх хэрэгтэй. За ингээд илгэний өөхлөлт вирус гэдэг тодорхой том шалтгааны эсрэг эмчилгээнүүдийг болвол мэдээж вирусын эсрэг эмчилгээний энэ эсрэг эмчилгээ энэ төрийг бол эмчлэгч эмчнэтээс асуух хэрэгтэй. Өөхлөлтийг бас хүнд шатанд орсон 35-аас дээш тэ илгэний өөхлөлт бол 35-аас дээш энэ гэдээ бодож байгаа юм бол эмчлэгч эмч шийдэж өгдөг. Харин нөхөн сэргийх ингээ байнгын тогтмол юмуудыг тухайн хүн маань өөрөө жоргуу олгогддог имийг уух боломжтой. За ажлын байр гэд би ярьсан тий. Ажлын байр стресс ихтэй, газар ажилдаг, хорц зуршилтай тий. Имийн байнгын тогтмол хэрэглээтэй. За ялангуяа им тий. Ажлын байр. За тэгээд хорц зуршил энтертэй. Архаг өвчтөө. Архаг өвчтөө. Тэгээ архаг өвчтөө гэдэг дээр та юу гэж бодож байна ерөнхийдөө бол? Одоо нөгөө илгэний нээсээ бусад одоо эд эрхтнүүдийн архаг өвчин. Бөөр зүрх ч юм уу одоо юу гэдэг юм те. Ялангуяа нойр булчирхаа хурц үрсэлтэй ч юм уу нойр булчирхаа архаг үрсэлтэй зүс зүтгүүлэлттэй тий унаж татдаг өвчлөлтэй ч юм эдгээр бол бүгд архаг өвчин. Яг эдгэрэхгүй бүрэн эдгэрэх боломжгүй хэрнээсээ тухайн бие махбодод зовир өгөөд яваад идэг. Тухайн хүнийг тухайн бие махбодын зовирыг хүү яадаг гэхээр гам барих зэрэг даван тулж идэг. Тэгэхээр энэ өвчлөлүүдийн үед илэг гэмтчидэг ууж байгаа юм таринаас байнгын тий. Эсвэл энэ архаг өвчнийг даван тулах үйл ажиллагаа тэр архаг өвчнийг эдгэх эсүүдийг илэг боловсруулж байгаа байхгүй илэг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр энийг ингээд байнгын одоо энэ нэг цорхоо нөхөө энийг бөглөөти тупуу явуулаарай гэсэн чинь нөхөр тавраж тупуу явуулахгүй бол тэр салхисгсэн хിവэрэл шүү дээ тий. Тэгэхээр тэр тупууг хэн үйлдвэрлэж ийнэ гэхээр илэг үйлдвэрлэж идэг. Тэгэхээр архаг өвчтөө тэрийг хурдан эдгэе гэж бодож байгаа бол бас илгэний үйл ажиллагаагаа дэмжих. Илгэний үйл ажиллагааг дэмжих тий нөхөн сэргээх хамгаалах юм бэлтгэлийг ухаан хүн ууж хэрэглэж байх хэрэгтэй байна. Яа жилд 3 сар. Нөхөн сэргийхийн эмчилгээ одоо 3 сарын хугацаанд үргэлжлэн тий 3 сараар ингээд давтамж нь ингээд 2 удаа жилдээ ч юм уу тий ингээд урт хугацааны эмчилгээнээс манайх айгуу тийм одоо залхахдаг юм уу одоо сүүл рүүгээ тий за энэ одоо сар 2 сар болоо шүү дээ одоо болиё гэд ингээд болчих тохиолдол айгүйх байдаг. 7 хоногийнхоо эмийг л бид нар чинь бас цаг нартаа яг товсон хугацаанд нь уудаггүй төрлийн хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол одоо нөгөө урт хугацааны эмийг яг хугацаагаар нуух нь илүү үр дүн үзүүлэх гэдэг байгаа шүү дээ. Яг зөв. Яагаад илгэний өвчин өндөр байгааг үндсэн шалтгаан юм. Бөөр өвдчөнгүүд нөхөр таваарч 7 хоног угаад нэг өвдөө зөөвөрлөд ангууд хавгнаад ангууд сар очиж байгаа юм. Тэнгүүд илэг яах вэ гэхээр мэддэхгүй ангууд за яах. Манай монголчууд юмыг амар гоё хойшлуулдаг ш. Маргааш гэж явсаар агаад хавдын сүүлийн шат болоод өвчтөг гэж хэлж шүү дээ тий. Тэгээ илгэний энэ хавдар чи өөрөө бас угаасаа мэддэг нас оролт өндөртэй юунд ордог штэ өвчөндө хамгийн өндөртэй ордог тий. Монголчууд бол Египт 35.3-аар 2 ч гэж манайх 100 мянган хүн амд оногдох хавдраараа 85.3 баггүй. Тэгэхээр хол тасархаа байна тий. 2 ч ихсдэг газар нь л өндөр гэж хатал юм байдаг. Тэгэхээр ер нь бол вирустэй л байвал 3 сараар 2 уу гэж байгаас биш. Ерөнхийдөө бол өөхөлттэй. За ийм одоо яг илгэний дамгаалсан өвчлөл байхгүй байгаа бол ятгахтаа жилдээ 3 сар болж гэж зөвлөж байгаа. За эмчилгээний хувьд болохоор ерөнхийдөө бол яадаг вэ гэхээр ер нь бол вирустэй байвал таныг эмчлэгч эмчилнэ. Үлгэний өөхлөлт дамгаалсан асаа талаад өндөр бол эмчлэгч эмчилнэ.
Илэгний үрүүлсэл ажлын байрны шалтгаан, за юуны шалтгаанд ч байсан тий. Алаад тасаад өндөр бол эмчлэгч эмчлэн. Энийг бол бид нар бол одоо Монгол Улсын хуулийн дагуу бол шууд заана чиглүүлэх бол үүрэггүй, боломжгүй тий. За тэгэхээр харин бид нар юу боломжтой хувилбартай гэхээр жоргуу олгогддог нөхөн сэргийх эмийг танд зөвлөж болно. Жоргуу олгогддог эм. За жоргуу олгогддог энэ эмийн гээд байгын гол шалтгаан нь юу вэ гэхээр яагаад энийг жоргуу болгоч вэ те? Нэг шалтгаан гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ эм бол танд уугаад шууд гаж нөлөө үзүүлэхгүй. Гаж нөлөө үзүүлэхгүй байна те. За энэ эмийг тав урт хугацаанд уухад танд тасал үүсэхгүй сөрөг нөлөөгүй байна. За энэ эмийг хүүхэд аваад уусан ч хоргүй байна гэдэг нөлөөллөөр энийг жоргуу гэгээд нэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн бол ингэж боддог. За би өнөөдөр 7 хоног эмнэлэг твтлээ. Сайхан болчихлоо. Үгүй байхгүй юу? Эмнэлэг твтэж байгаа хоногуд маань таны зочмог үрүүлслийг дарж өгдөг. Тэгэхээр зочмог үрүүлсэл дарагдсны дараа яах вэ гэхээр та буцаага тухайн өвчнөө бүрэн идгэх, илааршуулах, гам барих, нөхөн сэргийх, идэрхнээ нөхөн сэргийх эмчилгээг авах шаардлагатай байх нэ. Төрсний дараа гам барина гэдэг шиг ер нь бол одоо тухайн хугацаанд эмчилгээ хийлгэсний дараа бол заавал одоо тэр нөхөн сэргийх эмчилгээг бол хийлгэж тэр одоо хийлгэсэн эмчилгээ илүү үр дүнтэй цогцороо байх гэдэг тийм. За тийм гэсэн. За тэгээ ялангуяа энэ жургуу болуудад юм юу вэ гэхээр гам барих гэдэг юм чинь одоо тухайн эмнэлгээс гараад гам барьчих юм шиггүй. Дахиж сэдэрхээс нь сэргийлээд ингээд тогтмол хэрэглээд явах юмнуудыг хилдэг байх нь байна. За жургуу олгогддог илгэний үйл ажиллагааг нөхөн сэргээдэг. Нөхөн сэргээх илгэний эсийг хамгаалах тэр вирус болон тэр нөлөөлөгч хүчин зүйлээс хамгаалах илгэний үйл ажиллагааг дэмжих LIV-52 регинил гэдэг хоёр бүтээгдэхүүн байна. LIV-52 регинил. За LIV-52 бол хямлагийн бүтээгдэхүүн, цэвэр ургамлын галтай. Регинил бол Болгар улсын одоо Портекс үйлдвэрийн бүтээгдэхүүн. Хоёулаа ургамлын галтай. За LIV-52-ийн гол ургамал нь юу гэхээр Capparis spinosa гэдэг нэг ургамал байдаг. Тэр нь бол ингээд жирийн үедээ шавьж суудгүй тийм хүчтэй тэр хүсээ данд тийм ургамал байдаг. А регинил бол бидний сайн мэддэг эссенциал байгаа. Уудын эссенциал маяг юм баггүй. За эссенциалууд байгаа. За тэгээд дээр нь артишок гэдэг юм мэдээд милк тестл энэ бол байгаа. Иймний хавсармал. За энэ хоёрыг хавсруулад тус бүрээс нь 2 ширхгээр 2 удаа, LIV-52-аас 2 ширхгээр 2 удаа, регинилээс 2 ширхгээр 2 удаа 3 сар хэрэглэж байна. Уудаг цаг нар нь ямар байх вэ? Одоо хоолундны аль үед те? За ерөнхийдөө бол ургамлын юмд нэг тийм байдаг. Байхгүй. Тийм байдаг. За өглөө босоод ч уусан болно та. Тэгтээ зүс ялгаруулдаг. Тийм учраас нөгөө уусны дараагаар үлсэд идэх байхгүй. Тэг юм идчихэд уулч ер нь бол болно. Ерөнхийдөө бол яг энэ хоёр юмыг ууж яхад илгэний үйл ажиллагаа дэмжигдээд ирэхэд эхний үедээ бол үлснэ. Энийг бол хүмүүс мэдрэмж төрөд юм тий байна. Тий нөгөө цусан дотор орж ирж байгаа хорт бодис хичээнээс яагаад авах цэвэрлээд байгаа байхгүй. Тэрнээсээ гадна хоол хүнсийг хурдан хугацаанд цэвэрлээд байгаа юм шүү дээ. Тий тэрнтэй тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр өсөд идэг. Харин 1 сар уусны дараа юу яадаг вэ гэхээр бодисын солилцоо аянда ханана. Ийм очин тасан цогцоод ирэхээр тухайн хүн өсгөө болдог. Энэ өсөөд яг энэ идчих хугацаанд хүн жоохон чин нэмж болно. Гэхдээ өөхний мас биш, булчингийн мас нэмдэг учраас санаа зовлтгүй. Энэ юмнууд маань дан ганцхан одоо илгэний эсийг нөхөн сэргээг хамгаалах үйлчлэгээс гадна биеийг хоргоожүүлэх үүрэгтэй. Зүс хөөх. Тэгэхээр регинил LIV-52-ыг 3 сар уух. За ерөнхийдөө бол хямлаг компани юу захир төмөрийн хангаан нийлүүлэхээс юу гэж нөхөр нөгөө илгэний өгүүлэлтийн шалтгаанд одоо ерөнхийдөө эхоны одоо үзлэг хийж байгаа эмчийн өдрийн одоо нийт үзлэгийн 40% нь одоо илгэний өгүүлэлттэй байна гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр илгэний өгүүлэлт тэгэхээр өндөр маш аюултай. Шууд хатууралд хүргэж идэг. Тэгэхээр энэ хатууралд хүргэж байгаа энэ хүчлэл маш их юм байна гэж үзээд энээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ хоёр бүтээгдэхүүнийг нийлүүлээд илгэний өгүүлэлтийн эсрэг аян гэж хийж байгаа. Эсрэг аян гэж хийж байгаа шүү. Тэгэхээр өдөрт маань ч гэсэндээ нэвтрүүлэг үзэж байгаа бол яг энэ аянд нь одоо амжаад те байгууллагаараа бас одоо мэдээж ажилчдынхаа эрүүл мэндэд те санаа тавиад энэ аянд бас нэгдээд
байгууллага дээр бас энэ компанийнхныг дуудаад үзүүлээд яах вэ хүү гэдэг зөвлөгөө мэдээллийг бас авах юм бүрэн боломжтой байна. Илгэний өгөхлөлтөө бид нар бол эхо аппарат өөрсдөө авчичаад танд үзээд тэр дор чинь зөвлөгөөг нөгөөд ингээ явчих болж байгаа юм. За тэгэхээр илгэний өгөхлөлтийн эсрэг энэ аянд бол энэ хоёр бүтээгдэхүүн орж ирэх нь. За энэ хоёр бүтээгдэхүүнгээ яриад маань жоргуу ах нь. Жоргуу гэхээр та эмийн сангаас шууд худалдаж авах нь. За тэгэхээр энэ жоргуу олгогдож байгаа бүтээгдэхүүний та ганц өгөхлөлтөөс гадна илгэний үрүүлсэл гэж зүйлд илгэнийг нөхөн сэргээх, хамгаалах, үйл ажиллагааг дэмжих, хоригжүүлэх, зүсгөх зорилгоор хэрэглэж болох нь. За баярлалаа амч. За эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлэг өнөөдрийн дугаарт бид илгэний өрөвсөл гэсэн сэдвээр үзэгчтэй бас одоо эрүүл мэндийн боловсрол олгохыг зорилоо. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт эмч Пүрүүч маань өргөдөө оролцож бас бидэнд маш одоо ойлгомжтой байдлаар энэ өвчний одоо асуудал юмыг тайлбарлаж өгсөн байна. Баярлалаа. За баярлалаа үзэгчдэд ирсэн эрүүл урт насыг өрөөе. За баярлалаа. Эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн манай нэвтрүүлгийг анхааралтай үзэж мөн дээрс нь одоо яг энэ сошиал руу орсон энэ одоо нэвтрүүлгээс маань ч гэсэндээ бас хэрэгтэй одоо шаардлагатай хүмүүс бусдад бас түгээгээрээ энэ нь бол одоо бүх нийтээрээ эрүүл мэндийг хамгаалж байгаа өөрийнхөө төлөө хайртай дотны хүмүүсээ одоо аливаа одоо энэ өвчлөл эрсдлээс одоо сэргийлж байгаа бас нэг одоо арга хэлбэр шүү гэдгийг бас сануулж хэлмээрээ ингээд нэвтрүүлэгт анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.